За сайн байцгаана уу. Энэ өдрийн мэндийг хүргэе. Clarence-ийн гоо сайханч золзойн 5 дахь жилээр ажиллаж байгаа. За та бүгдтэй хамгийн их асуусан асуултын дагуу өвлийн үйлрэлт эмзэг хуурай арьстай хүмүүс одоо хэрхэн арьсаа зөв арчлах вэ зөвлөгөөг одоо та бүгд хүргэж байна. За хамгийн түрүүнд одоо Монголын нөхцөлд бол арьсаа арчлахын тулд хамгийн гол нь бол нүрээ одоо зөв угаах техникүүд одоо маш чухал байдаг. За хамгийн түрүүнд бол энэ нүүрний будаг арилгачаас эхлээд cleansing milk буюу одоо сүүн цэвэрлэгээ тэгээ хөөс тоникоор одоо хэрхэн нүрээ цэвэрлэхээ талаар зөвлөгөө өгнө. Нүдний будаг арилгач маань маш чухал үүрэгтэй байдаг. За нүдийн маань эргэн тойрны бохирдлыг цэвэрлэхээс гадна усны одоо шууд нүрээ ингээ угаасны дараа нүур маань ингэж нүдний эргэн тойронд усны хатгалга маань ингэж арьсан шинхэхгүйгээр арьсыг хуурайшуулахгүйгээр арьсыг цэвэрлэж авдаг байгаа. За тэгснээр ерөөхдөө бол өвчлөө үүсгэхээс бас давхар сэргээлдэг байгаа. За тэгээ ус тосны найрлагтай учраас ихсэрж байгаа. Энэ маань ерөөхдөө ус тосны найрлагтай учраас нүдний одоо ямар ч усны хамгаалалтаа будгийг хүртэл маш сайн цэвэрлж авдаг учраас чанга дарж өрөх шаардлагагүйгээр нүднийхээ будгийг арилгаж байна. За ингээд нүднийхээ будгийг арилгасны дараа шууд нүрийн цэвэрлэгээнээс олно. За cleansing milk маань ер нь бол тосыг одоо тосон бохирдол маань крем, пудр, фаундейшн, нарны хамгаалтыг хэлдэг байгаа. За энэ яагаад заавал cleansing milk шаардлагатай байдаг гэхээр зэрэг гэхдээ крем, пудр, нарны хамгаалтыг тосыг тос маань өөрөө задлах чадвар маш сайн байдаг учраас хамгийн түрүүнд одоо cleansing milk-ийг модоос хэрэглэх нь маш чухал гэдэг шүү. За тэгээ cleansing milk-ийг хэрэглэхдээ одоо монголчууд маань ерөөхдөө ажиглаад хаад аюух нэг үрж одоо цэвэрлдэг байгаа. Ингэснээрээ одоо ялангуяа эмзэг мэдрэмтгий арьстай усууд маань одоо хамгийн одоо эхний тавхад байдаг чигшил хадгалдаг арьсыг маань гэмтээчдэг байгаа. Цэвэрлж явах хэрэгтэй тийм учраас айгүй хөнгөн даралтаар массажлах хэрэгтэй байдаг. За эхлээд cleansing milk одоо гартаа ингэж авсныхаа дараа нүрэндээ одоо жигэд түрхэж эхэлнэ. За ингээд түрхснийхаа дараа крем пудраа задлж эхлэх нэ. За задлахын тулд заавал хөнгөн массаж хэрэгтэй. Ер нь хөнгөн даралтаар массажлах хэрэгтэй байдаг. За ихэнх хүмүүс ингээ бас ажиглаад хаад ерөөхдөө бол ингээ чанга ингээ үрж ингээ угаадаг. Ингэснээр арьс маань гинтээд хуурайшаад ер нь бол эмзэг арьс маань маш хий байдаг л та нэмгэн байдаг. Чихлээ маш амархан алдамтай байдаг. Тийм учраас одоо улааж эхэлдэг байна тийм ээ. Тэгээс хөнгөн даралтаар одоо массажлаад арьсаа цэвэрлэх нь. За эхлээд бол крем пудраа задлах нь маш чухал учраас маш сайн одоо массажлна. За ер нь бол T-zone буюу энэ тослог хэсгүүдээр бол хамгийн одоо сайн ахиухан одоо өрх хэрэгтэй. Ахиухан гэдэг маань чанга дарахыг бол огт хэлдэг байгаа. Одоо илүү цаг зарцуулна гэсэн үг юм байна тийм. Ингэснээрээ нүүрний одоо батгашл юм уу нүүрэн дээр ямар нэг юм гардаг болол тэр маань одоо бага одоо гарах нь шүү дээ тийм. Арьсаа гэмтээхгүй учраас. За ер нь бол нэг удаан яахаггүй хүзүүгээ битэн мартаарай. За ер нь ингээл болоо. Энийхээ дараа крем пудраа дээр арчиж авч үзүүлээ. Дандаа ингэж дээш нь ер нь арьсаа ингэж доош ингэж татаж ингэж ерөөсөө цэвэрлж болохгүй дандаа дээш нь цэвэрлэж авах юм та. Тэгээ хөнгөн даралтаа. Хамгийн гол нь массажинда крем пудр маань задраад алга болчдөг учраас чанга дарж ингэж арчих шаардлага байхгүй. Мөнх үзүүгээ. За ингээ хангалттай крем пудр маань арилж байна тийм ээ. Cleansing milk-ний дараа заавал ягаад хөөс одоо зөвлөж байгаа юм гэхээр зэрэг өвлөлтөл одоо ямар нэгэн одоо зарим хүмүүс ярьдаг шиг ерөнхийдөө заавал хөөсөөр угаахгүй бол ерөнхийдөө нүүрний бохирдол маань сайн арилгааг байна гэж одоо тооцдог. Тийм хүмүүс маань бас 2 удаа цэвэрлж болох нь энэ маань double cleansing буюу давхар удаа цэвэрлэх гэсэн утгатай үг. За хөөсийг одоо бас бэлтгэхдээ бол заавал ингэж гарын дээр маш бага хэмжээтэй авсны дараа хөөсийг заавал бэлдэх хэрэгтэй байдаг. За хүмүүс ихэнх нь одоо ингээд хөөсөөр ингэж шууд одоо жоох усанд орсон болоод ингээд хуцугааж байгаа юм шиг гэж арьсаа ингэж угаадаг. Ингэснээр нөгөөний хилээд байгаа чигшил хадгалдаг хамгийн нэмгэн арьсаа угааж авах хэрэгтэй гэмтээчдэг. За ерөөсөө ингэхгүйгээр маш жижигхэн ингэж хөөс одоо авчаад дараа нь заавал хөөсөө бэлтжээд дараа нь хөөсөө угаах нь тийм ээ. За би та бүхэнд яаж хөөсөө гэрийн нөхцөлд одоо бэлтгэе гэдгийг бас зааж хэлж өгье. За ер нь бол ийм хөөсрүүлдэг бэлэн одоо юм байж болно. За ер нь их гоё тийм зузаан өтгөн хөөс бэлтгэдэг тусмаа одоо хөөс маань миний нүрийг угаахны гараар одоо нүрээ угаахгүй байх нь шүү дээ. Тэгснээр арьсаа гинтэхгүйгээр одоо угаах нэ. За ингээд хөөс маань ингээд бэлтгэгдсэн байгаа тийм.
За энэ хөөс маань ирэхэд нүүр юм ингээд харахад хөөс маань унахгүй тий. За ер нь бол хөөсөө ингээд нүүрэн дээрээ бас бэлдээд ингээд тавьчих юм тий эхлээд. За мөн адилхан маш хөнгөн даралтаар нүрээ хөсрүүлж байгаа. Эрэгтэй эмэгтэй ялгаагүй бүгдээрээ л ингээд ер нь хөөсийг бэлдэхдээ бол заавал хөнгөн даралтаар юм зузаан бэлдсэн тохиолдолд хөнгөн даралтаар угаахад хангалттай нүүрний бохирдол маань цэвэрлэгдэж алга болдог байна. Хөөсөө ерөнхийдөө нүрээ угаахтаа бол заавал босгож байгаа нэг үүрч ингэж угаахгүй тий. Нөгөө босгоод угааж. Ер нь янзэг мэдрэмттэй ярьстаа бол ялангуяа нүрээ өөрж угааснаас болоод харьцаа өөрөө автоматар механикаар чийгшүүлээ алснаас болоод эмзэгсмөж эхэлдэг учраас айгүй хөнгөн алдсан мэсэлсад дараа хөөсөө зайж авах нэ. За ер нь арьс нөгөө цэвэрлэгдсэнийхаа дараа нөгөө хүмүүс мэддэж нэг гоё ингээд нэг дуу гардаг гэд ингээд арьсаа ингээд яхав. Яг тэр маань арьс нь бүрэн гүйц цэвэрлэгдсэн. Тоснууд маань арьс нь бүрэн гадагшлаад цэвэрлэгдсэн байна гэсэн тийм үү. Энэ тоник маань яг эмзэг хураа арьсан зориулагдсан бүтээгдэхүүн алоэ вера орсон. Тэгээд алкогол ороогүй, ерөөсөө арьсыг эмзэгшүүлэхгүй, хураашуулахгүй. Дээрээс нь болохоор зэрэг тоник лошн гэж хүмүүсийн асуудаг. Энэ маань тоник маань ерөөхдөө цэвэрлэн гэсэн. Лошн маань чийгшүүлнэ гэсэн. Тэгэхээр цэвэрлээд чийгшүүлнэ гэсэн. Тэгэхээр энэ тоник лошнгороо одоо ямар нэгэн байдлаар үлдэгдэл бохирдлын левел бас арчиж авах юм байна. Өглөө ялангуяа арьс нөгөө савндаж угаадгүй асуудад бол тоник лошн гэх зүгээр ээ. Сайхан бүлээсээр угаасныхаа дараа үлдэгдэл бохирдлоо арчих юм. Мөн одоо тоникороо арьсаа ингэж хамаагүй өөрч бол арчиж болохгүй тий. Бүгдээрээ сайн мэдж байгаа. Тэгэд сайн гүн чигшлэг. За чигшил өгөхдөө ер нь бол яг би өөрийнхөө арьсанд яг яаж чигшил өгснөө мэдрэхийн тулд гарынхаа эсрэглийг хараад алгаар ингээд тэмдрээд үзэхэд арьс маань маш гой хүүтэн сэрүүн мэдрэмж өгсөн бол арьс маань хангалттай чиг өгч юм гэсэн. Серум тосоо одоо хүлээж авахд бэлдэгдсэн арьс байна гэж тооцох юм. За ер нь бол арьс маань өөрөө одоо ийм нөхсөвтэй байдаг учраас арьсандаа байлж игэл ингээд гой шавшаад ингээд өгөх юм бол арьс маань илүү гой хүүтэрж өгөхийг та нар мэдрэх болно. За ингээд. За арьс маань хангалттай гой чигшил өгсөн. Миний арьс гой хүүтэрж байна. Надад бол чигшил өгсөн мэдэгдэж байна. Ер нь бол энэ хүртлээр одоо өдөр тутмын арчилгаа байх нэ. Дараагийн удаа бол би та нарт 7 хоногийн онцгой арчилгаа болох арьсаа одоо 7 хоногт нэг удаа яаж өөрийгөө одоо гуйжуулах уу, яаж массажлах уу, маск хэрхэн таах талаар зөвлөгөө хэлмээр байна. За ингээд та бүгдтэй өнөөдөр өдөр тутамдаа арьсаа хэрхэн одоо зөв угаах вэ, зөв арчилгахын талаар зөвлөгөө хэллээ. Гоо сайхны зөвлөгч Залзаа байлаа. Баярлалаа.